Энэ болонгууд ер нь бол нэг юм pedophile хүмүүсийг бариад бүр ингээд өөдөөс нь хараад бүр бичлэг ярилцлага хийсэн. Тийм амар нэвтрүүлэг байсан. Тэний ер нь үзээ. За эпизодыг бидэнд дунд гинэ. Энэ болонгууд кодод энэ нэр хүндийг унгаах гүтгэх зорилготой биш юм бид нийгэмд бодитоор орчих буй аюутыг хөндөж олон нийтийн сэрэмжийг нөхцөлөх зорилготой гинэ. Thank you for sub. Дэдийн entertainment бидэнд дунд гэдэг кодод чужаад. Энэ зурагтын нэвтрүүлэг юм уу чад? Энэ зурагтын нэвтрүүлэг юм уу? Энэ кофе зила vibe мэдрэгч чинь. Айкс намайг тооход хэлээд өгөө шууд авахгүй юм заа. Айкод өнөөдөр бол орохгүй. Эзээ орохоо мэдгүй. Ямар ч айкод орно. Яа юу гэнэ вэ? Очиж салтаагчин дэлгээд боовоо хий болохгүй юу? Эсвэл чамайг илж таалж өгье. Чи хатурсан бов хөхөд үз. Предатор орж ирлээ. Танд яах гэж ирсэн бэ? 13 настай хүн гэртээ ганцаараа та хурж ирлээ. Педофилуудын хамгийн амархан, хамгийн амтд цаг бол хүүхдүүд байдаг. Гэтэл бодит орчинд бэлгийн дарамт үзүүлдэг. Насан турсан хүмүүсийн аюулыг олон нийтэд ойлгуулж тэдний эсрэг зогсох юм. Монгол улс их эзэн Чингис хааны нэрийг тээж Эрдэнэ түүхээрээ дэлхийд танигдсан ард түмэн. Бидний нийслэл Улаанбаатар, Өвлийн утаа, замын төгжрөл. Алдаа дутагдал цөөнгүйч. Яг энэ хотод мянган хүүхэд залуус өсөж торнож байна. За. Тэдгээр залуус дэлхийн тайзнаа гарч Монгол хүний биеийн хүч, Монгол хүний дэсвэр дэвчээр, Монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд дахинд харуулan өөрийн нэрийг Монголын нэртэй хамт түүхэнд хамгаалсаар байна. Гэвч энэ бүх бахархал амжилтын сүүдэрт бид нэг зүйлийг удаан хугацаанд орхисоор иржээ. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг хэн хамгаалж байна? Тэдний захим орчинд хувийн орон зай. Итгэл найдварын цаана бодит аюул нуугдсаар байна. Энэ аюул ухардаггүй. Энэ аюул зогсдоггүй. Энэ аюулд хэл хязгааргүй. Энэ бол захим орчинд хүүхдүүдийг хуурч мэхэлж, дарамтлж, тэдний хувийн орон зайд халддаг хүүхдийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн байж чад энэ яг гэхдээ би танаас бодож юм асууя да. Одоо эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс рүү ч бас би хүүхдүүд рүү чичдэг гэж магадгүй. Яг та нар л яг ийм бэлгийн дарамтны мессеж ирж ирсэн үү? Мэлэн түгээмэл юм шиг байгаамаа. Ирэн штэ гэста хууд бичээд байлаа. Айксин руу нюд явуулсан. Нэг ахаас юуг бов орж ирж исэн. Манлоо чинь бас бов орж ирж илээс л та. Гэтэ мань жоохон байгаагүй л та. Яг хөө гэтэ миний давааг жоохон байхгүй сошиал медиа байгаагүй болохоор орж ирдэг байсан байж магадгүй лээ. Ямар ч намайг бага ингэж байхад ингээд бид нар сургуулийнхаа манай сургуулийнхан манай юу гэдэг ангийнхан ч юм уу ингээд нэг гаражн дээр үсэрдэг байхад нэг гаражн дотор л нэг ах боовоос хаад өчтдөг гэсэн. Тэр гэхдээ би зүгээр ингээд юу гэдэг мэдрэл муу тах юм уу. Угсаал нэм сэтгцийн өвчтөе хүн гэж би ойлгодог байсан. Тэгээд надад бол ямар нэгэн тийм ирээгүй юм байна. Одоо бол нэлээд түгээмлэх орчин үед. Тэгэл нэг нэр усгүй хаягнаас л зураг ирдэг хаа.
Тэр лүү нэг хүн видео кол залгаад тайраа ийм хүн залгаад байна гэж цуг авсан чинь боовоо барьсан гараа ижсэн. Гайвшигтай. Гэхдээ ер нь бол ийм охтууд руу бол боовны зураг бол бүр мөнхийн юм байл шүү дээ. Одоо анаар үертэйг одоо өөр уулж исэн одоо YouTube чемпионер уулзж байгаа юм ихтэй YouTube-рууд бол ингээд мөнхийн бүгд нь лөө. Бүр ингээд заавал олонний танил байхгүй зүгээр л тий. Нэг олонний танил бол болтлоо ингээд сошиал медиа энэ хөтлөөгүй охтууд руу ч гэсэн ирдэг юм бэл. Тавьж чаддгүй. Захим орчин бол өнөөдөр бид бүхний суралцдаг, тоглодог, найзалдаг хамгийн том орон зай. Гэвч яг энэ орчинд насан туршаагүй хүүхдүүдийг садар самуун дураад атах. Тэдний гинэ итгэл, сул дорой байдлыг ашиглан зураг бичлэгээр дарамтлах. Цаашлаад бэлгийн үжирхэл үлдэх зорилготой хүмүүс бидэнд дунд цөөнгүй бий. Бид энэхүү нэвтрүүлэхээр тэдний Бово явуулахаар яадгийн болоо ёо ямар гоё юм бэ сэрдүүлжтэй гэж бодд юм бата. Ана мэдхгүй байна. Одоо ингээд юу байдэн штэ. Яг тэгж бодтгүй л байх ямар ч байсан. Гэтэ зүгээр л угаасаа явуулмаар л байдаг. Одоо ингээд Япон кино мэнэнд ч юм уу бас кинонд ингээд нүцгэн ингээд хөрөвдөө явж байгаа ингээд дэлгэдэж штэ. Тэр яг яах чаа зүгээр л харуулмаар л байдаг. Тэ мэн эдгээл бас яадаг л штэ одоо ингээд хоолныхоо зургийг аваад стори хийгээл. Тэр яг ямар хэрэгтэй. Зүгээр л ямар ч талхан ингээд химээр байгаа юмнууд байгаа штэ бид нарт. Хоолныхоо зургийг явуулдаг юм. Эсвэл ингээд хөдөө явж байгаа уул усны зургийг ингээд аваад оруулдаг байсан тэ. Тэр ингээд зүгээр цаанаасаа ингээд бидний тархинд ингээд хүмүүс ингэдэг штэ ч юм уу эсвэл зүгээр хүмүүс ингэдэг штэ гэдэг мэдээд тэнгуүтээ бид нар дагаж дуурайгаад нэг химээр санагдаад юм хүсэл төрөөд байгаа штэ. Тэрнтэй адилхан нэг тийм хүсэл байгаад ч би болоод байгаа штэ. Таагаад байгаа штэ. гаж өгүүллүүдийг харуулах бол. Бидэнд тэднийг барьж байцаа хуулиасны ирэх байхгүй. Тиймээс тэд өнөөдөр ч ирэх чөлөөтэй явсаар маргааш шиний хүүхдтэй холбогдохын тодорхойгүй хэвээр байна. Эдгээр хүмүүс таны баян ядуу өндөр албан тушаалтай. Аль эсвэл жирийн иргэнүү гэдэг огт хамаагүй. Тэд хэний ч хүүхдийг ялгадаггүй. Тиймээс таны хүүхдтэй энэ аюул ойрхон байж ч мэднэ. Тэгвэл та хүүхдээ яаж хамгаалах вэ? Энэ нэвтрүүлгийн зорилго бол насан туршаагүй хүүхдүүд рүү өөрийн гаж зураг бичлэгийг илгээж, мөн тэдний өөрсдийн зураг бичлэгийг авч дарамтлан садар самуун дурууд адах, бэлгийн харилцаатай холбоотой ёс бус үг хэллэг. Цахим болон бодит орчинд бэлгийн дарамт үзүүлдэг, насан туршсан хүмүүсийн аюулыг олон нийтэд ойлгуулж, тэдний эсрэг зогсох юм. Монгол улсад өсвөр насны 4 хүүхэд тутмын нэг нь захим дээрлэхэлтэд өртөж, насан туршаагүй 3 охин тутмын нэг нь захим бэлгийн дарамтад өртдөг. Зөвхөн 2022-оос 2024 оны хооронд Монгол улсад 10-аас 14 насны 72 охин төрж, нийт 4161 насны төрөөгүй хүүхэд бэлгийн үчирхийллийн охирч болсон байна. Тэдний 3898 охтууд. Захим орчинд 4 эмэгтэй тутмын нэг нь эсрэг хүйснээсээ бэлгийн гаж үйлдэлтэй холбогдох зураг бичлэг. Эсвэл эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг авдаг гэсэн судалгаанууд бий. Эдгээр тоо баримт зүгээр нэг статистик биш. Эдгээрийн цаана маш олон айдас чимээгүй шаналд үлдсэн бодит хүүхдүүд бий. Юуны өмнө бид нэг зүйлийг тодорхой ойлгох ёстой. Насанд хүрсэх хүн бэлгийн дор хүсэл сонирхол нь бие бэлдэр сэтгэл зүйн бүрэн хөгжөөгүй 15 ба түүнээс доош настай хүүхдүүд рүү чиглэдэг сэтгцэн эмэгтэй хүмүүсийг Гүг доктор гээд кинон дээр өөрийгөө педофайл гэдэг юм мэдээ нэг залуу эрхтэгнээ гэмтээгээд эмдэгт ч тайраад өг гээд гайденс чинь боломжгүй гэсэн чинь амиа орлждаг. Өөрийгөө педофайл гэдэг юм мэдээд тэгснээ өөртөө ойгуутч юм яг what the fuck is that? Бас тийм сэтгэл зүйн хувьд өөртөө бас асуудалтай л ах л та. Тэ. Өөрийгөө ижил хүснэ гэдгийг мэдснээ өөрийгөө бас буруутгаал зөндөл явж байгаа хүмүүс байгалах. Педофил гэж нэрлэдэг. Өөрийнхөө хүүхэд шиг амьдралд дөнгөж хөл тавьж буй нэлэх хүрсийг маань бэлгийн гаж хүслээ ханх хэрэгсэл болгоно гэдэг хамгийн ич хүртэй хамгийн аюултай гэмтүүлтэл юм. Бид энэ нэвтрүүлгээрээ тэднийг аратан буюу предаторууд гэж нэрлэх болно. Предатор гэдэг нь сүргийн хамгийн сул дорой өөрийгөө хамгаалах чадваргүй амьтдыг агнаж амьдардаг аратан. Тэд өөрсдөө ч бас сул дорой учраас өөрөөсөө хүчрээг нэг илүү халдаж чаддаггүй. Үүнтэй адил педофилуудын хамгийн амархан, хамгийн амтад цаг бол хүүхдүүд байдаг. Манай 10 жилийн найз ах эхэндээ минь тустай. Найзууд хоёр дандаа гоё юм авч өгдөг. Уул нь гоё ах л байсан юм. Нэг их юм боддоггүй байсан болохоор Facebook-оор найзууд болоод ганц нэг ойр зургийн бичдэг байлаа. Тэгсэн удаачгүй дандаа шөнийн цагаар бичдэг. Хоёулахнаа уулзъя, хамт бай,
Жийл намайг ойлгоно. Би чамд амттай юм авч өгье. Гэрт чинь яваад очие гэд эвгүй юмнууд бичдэг байсан. Би ч дандаа үгүй гэдэл. Сүүлдээ нэг л эвгүй санагдаад байсан. Нэг өдөр надад мөнгөөр бэлгийн харилцаанд орох санал тавьсан. Би гайхаа шууд түүнийг болоо гэсэн. Хамгийн гол нь эхнэр хүүхдтэй гужгарсан хүн байж яаж тийм муухай юм бич чаддаг байна л гэж боддог. Тэгсэн тэр ах ялцчихвэл дандаа тийм хийж явдаг. Гаж донтой хүн байсан бэлээ. Одоо оюутан болсон болохоор тэр найзтайгаа найзлахаж болсон. Би тэр ахаас одоо ч хүртэл яадаг. Би СУ-д ажилладаг байсан юм. Тэгээ манай хажуудлын оффист ажиллана байдаг байсан баха. Байнга орж ирж юм авдаг нэг ах байсан юм. Манай ав шиг 40 гарцсан хүн. Тэгэд анхандаа зүгээр л гараад явдаг байсан. Сүүлдээ танилцъя. Чамаа хэн гэдгийг. Энд нэг юм болохгүй байх гэдэл дуудаад тэгээ миний биеийг зөвшөөрлгүй хүрээд амар сонь хараад байдаг байсан. Тэгээд ажиллаа хийж чадахгүй тэр хүнээс яагаад улан надад ажил маань чухал байсан ч тэр хүн миний аав шиг хүн байж ёс зүгөө тийм үйл гаргаж байгаас нь болоод гарч байсан. Ажлаас гарсны дараа хүртэл миний сошиал хаягийг олчихсан сонь сони бичээд л байсан. Ийм бас анаа Японд байхад болж ирсэн гэсэн. Нэг залуу ингээ гадаа нь хүлээгээд идэг. Тийм амар түлхүүрний осортой ингээ баахан юудлээ кичентэй. Тэгээл ингээ түлхүүрний осор ингээ дугарч орж ирэл. Тэгээл юм юм ингээл асуугаа шалгаагаар гадаа нь хүлээгээл цуг үргээд үг юм үгээл л ч. Тэгээд ингээд анаа бас юм түлхүүрний осор бас амар траумат болж ирсэн. Би тэгтээ ихэнхдээ ийм зүйлүүдэд найзуудаа л хэлдэг. Нэг өдөр хичээлээ тараад автобусан суугаад тарих гээд явж байсан юм. Манайх хол учир би дэмжиж явдаг. Дараагийнхаа автобусыг хүлээгээд зогсож байтал нэг өвөө ирснээ. Ямар хөөрхөн охин бэ гэд гарнаас минь атгаад авсан. Би ч тухайн үед нэг юм бодоогүй адилхан жоох охинтой хүн юм байхтаа гэд баярлаа өвөө гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр өвөө би чамайг сая автобусанд харсан. Ёстой хөөрхөн охин байна. Танаа хаана байдаг вэ? Хамт явах уу? Гихмэд сонио асуултууд асууж эхэлсэн. Уг нь автобусны буудлын дээр зөндөө хүн байсан ч би айгаад үгүй би өөрөө явна гэд явах гэтэл гарнаас минь амар чанга атгаад намайг ална гэж байгаа юм шиг л харж үлээ. Би тэр үед сандраад гараа салгаад СУ рүү зугтсан. Цаг гараа яхаа мэдэхгүй СУ-д сууж илээ. Цонхоор хараад нөгөө хүн хүлээж байгаа болов яаж харих вэ гэд маш их хайсан. Энэ аюул бодит уу? Тэд жинхнээсээ юм үйл хийдэг гэж үг их зэрэг маш том асуулт бидэнд байсан юм. Тэвч учраас манай баг бид бүхний өдөр бүр хэрэглэдэг сошиал платформудад хэд хэдэн эрэгтэй эмэгтэй хуурамч аккаунт нээхэд эхний 20 минутын дотор л бид эрэгтэй хүмүүсээс бэлгийн харилцаатай холбоотой ёс бус үг хэллэг. Эхний 20 минут. Үүний бэлэг эрэгний зураг. Хүүхдүүдийг зохисгүй үг хэлэхээр дуудах. Мөн дээрээс нь мөнгөөр бэлгийн харилцаанд орох санал зэрэг байж боломгүй ухамсаргүй үг үйлдэлүүдийг баримтжуулж авснаар уг аюул хүүхэд болгоны ард отож байгаа гэдгийг олж мэдсэн юм. Хамгийн гол нь би 14 настай гэж хэлээд байхдаа тоосон шинжгүй. Зүгээр л байдгал зүйл юм шиг энэ гаж үйлдэлүүдэд зогсоох бус улмас шунаж яг л цус унарсан араатан шиг л авирж байсан юм. Би таар дахин нэг зүйлийг сануулъя. Тэд өөрсдийгөө 14 настай охинтой харилцаж байгаагаа мэдэж байгаа. Бас итгэж байгаа. Та бүхэнд хэд хэдэн жишээг харуулъя. Эдгээр чатнууд хуурамч биш. Уучлаарай би 14 настай. Тэгвэл чи секс хийж үзсэн үү? Чам таалагдана. Надтай уулзах уу? Эртхэн хийгээд үзчихвэл чамд л хэрэгтэй. Би чамд мөнгө өгч болно. Чи аав ээжтэй хэлэхгүй байхад л болно. Чи хөөх юмаа танилцъя. Сайн уу намайг тэр гэдэг 15 настай. Чи хийж үзсэн үү? Юу? Секс? Үгүй тэр чинь том үний юм шүү дээ. Чи надад таалагдаж байна л та. Би тэгтээ хөг 30 гарсан өгшүүн. Хоёулаа хийх үү? Би чам заагаад өгье. Үгүй би яагаад вэ? Зүгээр дэ эхэндээ тэгдэв. Чи явандаа дуртай болчихно. Та өөр охтууд руу бас ингэж үчдэг үү? Энэ тал дээр ч дуршлагатай шүү. Гэтэ бас өмнө ингээд 10 жил мэл даахад ингээд эротик өгүүлдэг. Одоо хүмүүс эротик өгүүлдэг сонсдог юм мэдэхгүй байна л та. Эротик өгүүлэлт дээр иймэрхүү юм гардаг байсан шүү дээ. Ийм хамаатны ах ирээд нэг юм хэвлээ номерч хөвчөрсөн ил дээрээ энэ гээшаад. Яг тэр шиг сасагдаад тах юм. Тэр ах тэгээд юу гэдэг туршлагатай байсан энэ гişагаад. Аккаунтны эзэн маань өөрийн Facebook дээр эхнэр хүүхдийнхаа зургийг тавьсан байж их чинь эсвэл эгчийнх нь хүүхдүүд гэж худлаа ярьцаар л байсан юм. Одоо хамгийн эвгүй чатууд.
Очиж салтаагчийн дэлгэхэд боовоо хий болохгүй юу? Эсвэл чамайг илж таалж өгье. Чи хадварсан боов хөхөд үз. Яасан болохгүй юм уу? Худлаа дуртай байж. Чи ч сайхнараа байгаа да. Ахтайгаа уулзах уу? Ах нь сайн ах байж чадна. Намайг цаашдаа халамжтай ах гэдэл дутчих. My god. Чиний зураг надад байгаа. Би шалдан болохоос хойш л орчин тавьж чадна шүү. Чи одоо миний хийснээр байх бол. Надтай аятайхан харьцаарай. Одоо хаана вэ яваад очие. Эсвэл гэр түрээ дээр. Энд хамгийн тод илэрч буй зүйл би 14 настай гэж хэлсэн тэр мөрөөд. Гэвч тэдний гаж үйлдэл садар самуу хүсэл зогсоогүй. Энэ аюул бидний дунд өдөр тутмын амьдралын нэг хэсэг шиг хэмээл зүйл болсон. Монгол улсад шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Төгжрэл, утаа, улс төр. Гэвч хамгийн чухал нь улс их ирээдүй болсон хүүхдүүд. Тэднийг харж welcome. Энэ асуулт одоо бидэнд илүү амин чухал болж байна. Нэвтрүүлгийн хамгийн ихний пердатортой танилццгаая. Түүнийг Д гэдэг. Тэр 37 настай, их нэртэй, бас 3 хүүхдийн аав. Бид бүгдийн өргөнөөр орж үйлчлүүлдэг төргөө олны газар тоогооч хийдэг. Түүний манай хуурам Жоо гэх 13 настай охины хаяг руу явуулсан чатны багахан хэсгээс. Ах нь 37 настай. Би 13 настай. Хайр дурлалд нас хамаагүй гэж боддог шүү дээ. Хаа. Миний бов чам таалагдж байна уу? Сайн өрхнөө юу хийж байна? Би жоохон удаад л байна. Чамтайгаа уулзах юмсан. Чи гэртээ ганцаараа байх үе байдаг уу? Заримдаа. Чамайг тэрч хэвтээд хамтдаа шүнжин жаргамаар байна. Хурдан аав ээж чинь яваасай. Явх үед нь хэлээрээ хоёулаа уулзъя. Тэр манай Огийн хаяг болон бусад хуурамч хаягнууд руу адил зүйлийг бичиж байсан. Тэр насанд хүрээгүй гэдгийг мэдж байсан ч харилцаагаа зогсоогоогүй. Бусад хаягнууд руу? That's crazy. What the fuck? Яг үнтэй те. Ингээд одоо бид нар чинь одоо ингээл те энэ охин надад таалаж, энэ охин секси байна ч юм уу, энэ охин царайлаг байна. Тэр охин лугаа ингээд те таалаж байгаа тэр охин лугаа онж бичнэ штэ. Энэ хүнд бол яг царайлаг секси мекси тэр нь хамаа байхгүй. Зүгээр нас нь хамаатай юм уу? Зүгээр бүгдлүү шаас те. Уламл их чат явуулж гажиг асуултууд тавьж байлаа. Чи онгон уу? Тэр нь юу гэсэн үг юм? Секс хийж үзсэн үү гэсэн үг. Үгүй. Чи ч сайхнараа байгаа юм байна да. Ах хүн сонирхдгүй. Эцэст нь бид түүнтэй цаг товлон уулзахаар байсан. Бид пердаторыг ирэхээс 5 цагийн өмнө түүний ирэх байршил, нууц камер, дуу хураагуур гэх мэт зүйлсийг бүрэн байршуулсан. Мөн 13 настай охины оронд насанд хүрсэн эмэгтэй жүжигчин байсан. Окей. Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс энэхүү бичлэгт орсон дүрс болон дуу хоолойд тодорхой өөрчлөлт оруулсан болно. Hello. Хаана ч юм. Би боор гадаас ирсэн байна. Амьд чирэг ирсэн. Энэ замыг хаяж байгаа шүү дээ. Энэ машины нэрэн замтай гэж шүү дээ. Би түүнтэй ойролцоогоор 3 минут ярилцсан ч энэ ярилцлага тайван явагдаагүй. Тэр асуултад хариулахын оронд тийм ээ. Тэр над руу Монголын үнэртэй салавч гаргасан. Учир нь тэрэнд ичиг болчихрахаа гэж байхгүй. Тэрэнд зөвхөн гаж хүслэл байгаа. Ийм хүмүүс хүүхдүүдтэй чаталж, идэглийг нь олж, уулзалт тавлаж, өөрийгөө энгийн мэтээр бидэн дунд нуугдаж чаддаг. Тэд яг ийм л байдаг. Дэш.
Предатор орж ирлээ. Гадаа утсан байсан уу? Заарсан уу? Астиг юу байсан? Нөө. Гэл хүрчтэй байна те. За дэшээс үү? Иш. Би бас утас ингэж чадахгүй. Тэ тэнийг болчих. Дэш авчих юм за. За сайн байна уу? Та энд яах гэж ирсэн бэ? Өөрөө хэлсэн. Яах вэ? Үгүй ээ. Та энд яах гэж ирсэн бэ? Таны ингэ гэдэг вэ? За нэг л ойлгож өгөх. За юм болоод байгаа л. Гэвч Та 37 настай. Кино газар тоогооч хийдэг. Эхнэр хүүхэдтэй. Гэж хүн. юу бол чи цартай юм уу? 13 настай хүн гэртээ ганцаараа хаа та хурж ирлээ. Энэ таны зөв зүйл юм. Би танд дүүтэй уулзах гал ажилтаа зур замаараа орчихсон шүү дээ. Гэртээ ганцаараа Яаж тэнд? чанд яа. Танд дүү хэлж шүү дээ. Таны зорилго бол 13 нас дарах. Хаана юу болов? Таны төрсөн охин дээр эсвэл төрсөн дүү дээр чинь уж гарсан хүн гэртээ ганцаараа хот нэрвэл танд ямар санагдах вэ? Зүг хийж бодож байна уу? Чанд хаан зүг. Тэр охин байсан төрөө. Бобо maps там. Та энд үтсэн байл та. Чи өөрийгөө фингердэж үтсэн үү? Там юу? Ушаа там шүү. Яа тэ та мөрч юм шатаачтай байна. Та бэлэг ха зургийг явуулж яа. Танд хамгийн чухал нэг зүйлийг хэлье. Таны хамгийн том дэмжлэг бол манай YouTube хуудсыг лайк, subscribe дарж. Тэр 13 настай гэдгийг мэдсээр үж гэрт нэрж байна. Гэрт чинь хүн байхгүй үстэй гэж дахин асууж. Харин намайг асуулт асуух. Зүрэ next. Thanks for 2 years man. Thank you. Гэж би өмөрч байна. Өөр талаас нь бодоод үзье. Энэ охин манай багийн гишүүн биш. Насанд хүрээгүй 13 настай охин гэртээ ганцаараа байсан бол юу болох байсан бол? Танд хэлэх бас нэг зүйл бол тэд зөвхөн эмэгтэй хүүхд өдрөө биш. Эрэгтэй хүүхд Өнөөдөр би бас гарын 5 үзлээ. Тэ. Шагтар ямар амар шат юм бэ? Зүгээр нэг эмэгтэй гэрт нь үргэж өгөөд нөхөр нь өнгөрцөн гэдгийг мэдснээ. Дараа нь хурж ирснээ. Шоо шаачлаа шүү дээ. Бүр яг ингээд гэрт нь орж ирээд сууж исэн чинь хүүхэд нь орж ирээд одоо хүүхдийнхээ тоглоомыг охинд нь манай хүү танаа охинд энэ тоглоомыг өгчөөрэй гэсэн энийг би авчлах гэж ирсэн юм а гэсэн чинь хүүхэд нь хаалгын тогч орж ирснэ. Миний тоглоом болгоод алдсан байлээ. Өгч чадхааргүй болсон гэж хэлээ шаасан. Тэгэл бүх юм ойлгомжтой болоо шууд шаачлаа. өдрөө бас халддаг. Манай хуурамч 14 настай эрэгтэй хүүхдийн аккаунт руу явуулсан чатнуудыг орлогыг нь хай танилцах уу? Хай. Чи хэдтэй вэ? 14-тэй. Чи хэдтэй? Анхан 45-тай. Зүгээр эцтэй. Анхан гэтээ яг ингээд түрүүн би ясаа тэрийг өнөөдөр би үзэхгүй гарын 5 ураг. Тэгээ сая гэрт ороод ирэнгүүт яг шууд тийм болох уу даа. Тэ орж ирээл суугаад тэгэл босоод цонхны давтан дээр эхэлчихэж байгаа байхгүй юу? Цонхоор харж байгаад эхэлчихэж байгаа байхгүй юу? Яг мэдгүй сая ингээд Predator нь орж ирсэн чинь надад яг тийм төсөөлөв. мөнгө өгье. Ахтайгаа ганц уулзчих. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Найз охин байгаа юу ах энд? Байхгүй. Үзээгүй. Над руу нэг их ингэж бичээд байсан. Баа апароо юу? Хэзээ апа? Хэзээ? Хэзээ чам руу нэг их бичсэн. Гэтэ чи наасан дүрцэн юм чамаагүй л дээ. Яг үнэндээ. Чи өөрөө их шийдрийг гаргах насанд ирсэн болохоор хамаагүй л дээ. Тэгэхээр хүрээ дээр аяарэл. За зээл. Та насанд ч та хамаагүй шүү дээ би. Над руу бичиж байсан саяхан донтоо чатлах. Оо нэрээ тийм юунууд Facebook группнууд гэдэг шүү дээ. Нөгөө садар чатл юм атлээ. Яа на тэр группүүд дотор яг ингээ тэр энэ одоо тэр групп чинь
нэг эдрийн юунууд байгаа штэ. Бүр ингээд тоглоомын толбай шааж штэ. Ийшээ чараал хөгтүүд бүгдээрээ садарч чадлах гэсэн хөгтүүд. Тэгшин чи нэг ах орсноо садарч чадлаа ш. Яа ямар аимри бэ. Хоол ш. Тэзэж тэр гүрээ би тэгж харж байгаагүй юм штэ. Яа public account байгаа биш. Баахан stock account дагаад story үүд байдаг штэ. Тэгээд мэдхгүй ш. Одоо миний story хэн үзчихэв гэж харддаг юм байна. 10-15 насны садар групп энэ төр гişаадсан юмнууд байдаг юм байлаа шүү дээ. Яг хөө гэтээ би бас ингээ өөрөө жоохон байнгу тэр юм чин жоохон байхад тэр чинь сонирн байсан аахгүй. Сонирхолтой байсан аахгүй. Тэ ингээ садарч чадлаа. Гоё сонсогч байгаа аахгүй жоох хүүхдэд бол. Гэтээ яг тэ ягаад ч юм ингээ өгөөшөнд орчих магамархан байгаа аахгүй. Стэ сэрвэ Крис оронд байсан бол яг хөө манай юм көдөд ихгүй маань өөрөөр яг шүү дээ гэлэж. Яач магадгүй штэ яг үндэ хүмүүс чинь. Ахта зураг явуул да. Чи их царайлаг юм биш штэ. Ягаад найз охингүй байгаа? Ахта боовныхаа зургийг явуулчих. Шинжээд өгье. Та гэхдээ 30 дээр давтсан юм шүү. Илүү өгшин харагдаж штэ. Мэдсэн үү? Хаа. Чи тэгэд хэдтийн? Би 14-тэй. Зүгээр штэ. Нас чинь зүгээр л тав байхгүй. Сайн ах байгаа юу чамд? Тэр нь юу гэж байгаа? Хамаатных идэргээд үү? Үгүй ээ. Тусалдаг ах гэх юм уу? Хаяа чамайг бөхсддөг. Яасан ичээд байгаа юм уу? Чи ахта таалагдж байна. Эрэгтэй хүн сонирхож байсан уу? Үгүй. Чамайг харахаар боов тултал өвчрөөд байх юм. Сайхан цагаан бөхснийхөө зургийг явуулаач. Ах нь хинт ч хэлэхгүй за. Сексиж үзсэн үү? Үгүй юу гэж дээ. Үзхийг хүсдэг л үсттэй. Хаа. Үгүй. Нэгэд үзэхээс хойш ах нь чам заагаад өгч болно шүү. Ах нь хөхөөд өгөхгүй. Гой олдсон штэ би тавираад. Юу яхаа? Би дөнгөж 14-тэй штэ юу яриад байгаа. Oh my. Чи санхүү өгөх боломжтой юу? Тэр нь юу гэж байгаа? Чи санхүү. Чи надад мөнгө өгөө надад секс. What the? Чи надад мөнгө төлөөд надтай секстэн. Би боовыг чинь хөхөж өгнө. Чи хүсвэл минийхийг хөхөж болно. Па юу вэ? Би 14-тэй тэхүү. Зүгээр штэ. Бүр групп секс хийж болно. Чамд эрэгтэй хүн сонирхдаг найз байгаа юу? Би бүр групп секс хийж үзмээр санагдаад байдیں۔ Царайлаг бол бүр өнгөө хийж болно шүү. Жихүүд сүргэм зүйл бол таны насанд хүрээгүй хүүхдэд насанд хүрсэн эрэгтэй хүн өөрийн биеийг үнэлэх. Мөн групп секс зэргийг сурталчилж байна. Групп секс гэдгийг мэдэхгүй хүмүүст хэлэхэд 3 ба түүнээс дээш хүмүүс бэлгийн харилцаанд орохыг групп секс гэдэг. Эдгээр чатнууд бидний хэлж байгаа зүйл биш. Гаж донтнууд буюу предаторуудын бидэнд тавьж буй санал. Бидэнд лөө явуулж буй чатнууд. Энэ бол нэг хүний аль эсвэл нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол манай нийгмийн асуудал. Сүүдэрт нуугдаж буй аюул. Бид өнөөдөр зөвхөн нэг хүнийг харсан мэт боловч үнэх хэрэгтэй ийм хүмүүс бидэнд донд дахиад хэд байгаа бол гашуун үнэн бол бидэнд тэднийг барьж байцаах хууль ёсны эрх байхгүй. Бид илчилж чадна. Бид анхааруулж чадна. Харин хууль ёсны эрх байхгүй гэдэг юу гэсэн үг юм? Бага насны хүүхдтэй хүчээр секс хийхээс наан нь бол яач чадахгүй юм уу те? Хийснийх нь дараа болж шийдэж болох байлгүй дээ. Тэ тийм байгаа өстэй. Гэхдээ тэгээ наан нь бол те ямар тэнийг юм бэ? Өөрсдөө хүлээлгэх. Даслан зогсоох эрх мэдэл байхгүй. Тэд эрх чөлөөтэй явж та бидний үр хүүхдийг хохироосоор л байх уу? Нэвтрүүлгийн 2 дахь предатор. Түүнийг Т гэдэг 27 настай компани борлуулалтын менежер. Тэр бидний нээсэн 3 аккаунт руу зэрэг бичдэг байсан. Гаж асуултууд, мөн бэлэг эрхтний зургнууд. Түүний явуулсан чатны багахан хэсгээс. Сайн уу танилцъя? Сайн уу? Яасан ч гоё нүдтэй юм.
Яасан ч гоё биетэй юм. Чамтай додон танилцсамаар байна. Тэгё намайг гэдэг. Хэдтэй вэ? 15. Оо сайхан нас. Хаа. Чи юу хийж байна? Гоё юм харах уу? Эсвэл надад гоё юм харуулах уу? Юу? Миний боомны зургийг харах уу? Сая хараад нойтгонсон уу? Тэр нь юу гэсэн үг? Юу гэсэн үг юм бэ? Хараад одоо ковидын өмнө 10 давтаа охиныг таксины жолооч хүчнээд шүүхтээр баригдаад 450к өгөөд ялгүй 6 сарын тесэнтэй явж байсан. Наад ч барь нэг сонсч санагдах юм. Хэлүү чинь орсон уу гэсэн үг. Чиний царайг зөндөө харлаа. Одоо гоё юм харъя бэби. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Гэтэ бас 10 жилд байдаг байхад манай ангийн охтууд оюутнуудтай оюутан ах нартай үргэлждэг байсан шүү дээ. Тэр итгэхэр нэгсэндээ педофил гэсэн үг. 11-р ангийн охин 1-р курс өөрөөс нь 2 ах. Тэр нь болонгууд 19 настай, манай ангийн охин 17-тай. Ер нь бол болохгүй л ахaltaа. Гэхдээ арай гайгүй л тий. Нэг 10 жилийн хүүхд бензнээр онцгүй би залуучууд сонирхдаг. Тэгж шатдаг байсан шүү дээ манай ангийн охтууд. Үгүй ээ. Яагаад тийм сони юм асуугаад байгаа? Байдаг л зүйл шүү дээ. Чи том болоод үзнэ. Чамд угаасаа таалагднаа. Чи өөрийгөө оролддог уу? Би насанд хүрээгүй шүү дээ. Битгий маяглаад бай. Угаасаа анх удаа хийж үзэж байгаа болохоор дуршлагтай хүнтэй хийж үзсэн дээрдээ. Түүний хүслээр бид түүнтэй уулзахаар болсон. Гэхдээ тэр тавсан цагтаа ирээгүй. Тэр төгжирсэн. Төгжрөл хэнийг ч ялахгүй сайхан юм да. Юу гэсэн үг? төгжрөл явж гинөө. Чи юусе хоо стансаад. За. Гэвч гүн байхгүй гэж аа ч юм уу байхгүй ч. Хэсэг хугацааны дараа тэр дуудсан барьшлын гадаа ирээд биднэлөө залгасан юм. Ийш тийшээ байн харж шалгаж байгаа нэг л сэжигтэй. Гэмт хүн гэлбэлзнэ гэж. Тэр энэ удаа илүү тайван ярилцсан ч занал хилэл болон авилгал өгөх гэж зүтгэсэн. Бэр гэвчсэн маа. Тэгээ дамынхаа хойд талд байгаа шүү да. Тийм үү. Тэгээд нөгөө ороод тэр дараараа за бид дотроос нь ангаалах юм. Предатор орж ирлээ. Бэж. Гэхдээ яг энэ чинь насанд хүрээгүй байгаа энэ хүмүүст гоё байгаа мó эсвэл бол зүгээр насанд хүрээгүй одоо хүүхэдтэй ингээ бэлгийн харьцаанд орох нь амархан байгаа болохоор тэгээд аа мó. Өөрийнх нь үеийн насныхан тоохгүй болохоо жоохон хүүхэд сонирхт юм болов уу? Тэ, онгон юм уу зандан байгаа нь сонирхолтой байгаа бах тийм үү? Насанд хүрээгүй мөртлөө бэлгийн харилцаанд орцсон байвал яах вэ? За сайн байна. Энд яах гэж ирсэн бэ? Үгүй. Та бүгдийн энэ чатанд ирвчсэн шүү дээ. 2025 оны 11 сарын 1-ний өдөр гэдэг аккаунтаас 20 цаг 14 минутанд сайн уу гэж орж ирсэн. Үгүй. Энд яах гэж ирсэн? 14 настай хүн гэртээ ганцаар авахт. Зайтай холбоотой ёс бус үг хэлсэн чатнууд нь
Энд байгаад идэг. Зорилго тодорхой. Надад ч бичсэн гэж юм. Энэ таны зураг. Компани борлуулалтын менежер. 14 настай насан туршаагүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэж ирлээ шүү дээ. Энэ таны үзэг зүйл юм. За надад ерөөсөө тийм бодлоо шүү дээ. Бодол байхгүй. Надад тийм биш юм шүү. Ямар шинэ бэ? Та бидэнд өөрийнхөө зургийг явуулсан байна л да. Мөн дээрэс нь өөрийнхөө бэлэг эрхний зургийг явуулсан. Наа зөв чинь. Миний гэж яаж юм. Наа чинь тийм шүүр болоод гисэн биш. Үгүй ээ. За. Ухацгай тийм үү? Сэтгэл гоё. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Би ч юм заагаад өгье. Би энэ тал дээр дуршлагтай. Чи яах шүүгч юм. Үгүй ээ. Би зүгээр хэдэн асуулт асууж байна. Өөр хэдэн хүүхэдтэй интернетээр харилцаж байсан бэ? Яа, энэ миний юу ах. Ахнаас бичсэн. Анхнах гэсэн үү? Гэсэн аккаунттай та бичдэг тийм үү? Оо. Та бүгд нь л бэлэг эрхний зургийг явуулсан. Энэ бэлэг эрхний зургийг явуулж яах гэсэн. Хамгийн гол нь энэ хүүхдүүд бүгд танд 13 настай, 14 настай гэдгийг хэлсэн. Тэгэхэд та секс хийж үзсэн үү? Чи өөрийгөө оролддог уу? Хөхөж үзсэн үү? Энэ гаж асуултуудаа улмал бичээдсэн. Энэ таны үзэг зүйл юм уу? За би таныг явахаас өмнө нэг юм хэлчихье. Би бол хөтлөгч Крис. Энэ бол бидэнд дунд нэртэй мөрдөн сурвалжлах нэвтрүүлэг. Миний царайд харагдах уу? Миний царай нэр бүх юм харагдах уу? Хүсвэл тэгж болно. Би ч юм зөвхөн Бидний зорилго бол мөнгө авах биш. Энэ Ми царай нэрийг алга болгочих мөнгө авчидэх үү гэсэн чинь нэвтрүүлгийн ягаад ч царай нэр найрал алгуулсан байгаа тахыг. Top Hats, welcome back. Thanks for 6 years. нийгэмд байгаа энэ гажуудлыг л засах. Нийгэм дуу өргөх. Яг тань шиг өчнөө гаж донтонгууд бидний өөр хүүхдүүд лөө шүлсээ гоожуулаад байж байгаа шүү дээ. Чам юм. Би бол хөтлөгч Крис. Заац. Энэхүү хоёр ярилцлагаас нэг зүйлийг анзаарвал тэдний далд ухамсарт энэ үйлдэл нь хууль бус мөн болохгүй зүйл шүү гэдэг бодол огт алга. Энэ нэвтрүүлэгт гарч байгаа нэг л зүйл зохиомл. Тэр нь бидний үүсгэсэн 13-аас 15 настай хүүхдүүдийн сошиал аккаунт. Одоо нэвтрүүлгийн энэ хэсэгт хохирогч хүүхдүүдийн бодит ярилцлагыг танд хүргэе. Би тэр үед яг 13 настай байсан. Яг өсвөр насны дээр явж байгаа хохир байсан. Тэгээд манай аавын төрсөн дүү манай хамаатны ахмаас ойрын төрлийн хамаатны ах байсан. Манай эмээ дэвтэр дараа тэр үед би ингээд эмээгээ салхиад тонхорлсон. Унтахтаа бэлчээд ингээд өсвөр насны дээр явж байгаа болохоор би левчийг хэрэглэн. Тэгээд левчийг авч салаад унтсан чинь өнгөлөөртэй яг миний мөм ингээд бариас ирсэн. Би бүр тухайд ээж жоохон айгаа сандралаар яхаа мэдгүйсэн. Тэгээд дараагууд нь ахиж нөхөнхөр болоод би ахад ирэхгүй бэстэй байхаас асуусан чинь манайх энэ удаа үнэхээр ирэхгүй гэж хэлсэн. Аа за гэж бодоод тэр үед тэгээд дахиад би жоохон дотроо юм ахиж жоохон Хүний биеийн зөвшөөрлөг хүрнэ гэдэг маш буруу зүйл. Ялангуяа та насан туршаагүй хүүхдийн биед хүрч байвал тэдний аюулгүй байдал занл хийж байгаа гэсэн үг шүү дээ. Эцтэй хэлхийд хэлж унтаагүй тэгээ өглөө ирсэн чинь бас өглөөс ирсэн чинь миний бүр мөмбиг бариад ямар та мөмтэй юм бэ? Зүгч амар хурдан цоглоод байна гээд тэрнээс би жоохон айгаад яг ингээд
аав ээж хэлж чадаагүй. Яг бол яг миний буруу юм шиг амар санагдсан. Аав ээж намайг ингээд ойлгох биш, намайг загнах юм шиг санагдаад тухайд би бараг энийг хэмээн зүр. Гэтэ аав ээж загнах бах тий. Яах бол мэдгүй. Амар мэдгүй. Яаж хүлээж авч магадгүй бах тий. Гэтэ бас арайч гүн болов. Арай гүн болов. Тэгээд тийм ойлголт авсан гэх юм уу? Бүхэл охтыг угаасаа ингэдэм байна хана гэж бодсон. Тэгээд бүр жоохон том болоод нэг 14 15 настай болоод ирсэн чинь энэ хэвийн бус гэдэг юм мэдээ. Тэгээд аав ээж намайг загнахгүй гэдэг мэдээ ойлгоод яг аав ээжтэй хэлсэн. Тэгсэн чинь тэгээд дахиад тэр хүн налуу ингээд уурлаад зандарсан гэх юм уу? Танайхаа ингээд гэр бүлэж хүүс таньдэрээ шүү. Би ингээд чиний хаана амьдарч мэдээ шүү гэж надлах бүр ингээд зарлах хэлсэн. Ихэнх хүүхдүүд аав ээжээсээ айдаг учраас хэлэлгүй нуудаг. Та хүүхдэд загнах биш. Энэ зүйл чинь болохгүй зүйл. Энийгээ битгий нугаарай гэд чин сэтгэлээсээ дотн ярилцаж сурах хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн хамгаалалт. Тухайд би нэг 14 настай болсон баг. Би яг хөгжмийн сургалтанд явдаг байсан. Тэгээ хөгжмийн сургалтаа байраад харчаад ингээ яг манай хөгжмийн сургалт манай гэр хоёрын хооронд 3-4 км-ийн хооронд зайтай. Тэгээ манай хөгжмийн сургалтаас ингээ ахуулаад нэг өвгөө намайг дагаадсан. Би тохойд ирэл жоохон тоодонгийн хүүхдүүд өмсдөг олонны дүнд уусах боломжгүй. Тэгээд би намайг дагаад ингээ газарлаад мэдээд автобуснасаа буугаад өөр ингээ газар гэсэн чинь ахил дагаад ингээ автобус буугаад намайг ингээ бүх газар дагаж яваадсан. Би ингээ дагаад мэдсэн бол нэлээд төрөл гэж үзсэн. Тэгэд хөөрч өгөхгүйсэн. Тэгээс үлдээ ингээ үнхээр салхуулсан болохоор би ингээ сүлдээ аргаа бараад ингээ ахлаас аагаа намайг гарч ирээд аваач намайг хүн дагаад наа гэд жоохон нэг тийм холгосон манайгаа гарч ирсэн чинь тэр өвөө хараад шууд ингээ явцсан. Энэ охин ахыгаа дуудаагүй бол юу тохиолдох байсан бол та хүүхдтэй хараа хяналт тавьж тэднийг оройтох үед нь тосч авч байгаарай. Тэгэд ингээд хамгийн ингээд гол нь тиймэрхүү мөрнийхээ ганц болдол хөнгөлгөөс байгаа талбар уу мэдгүй төсөөлтгүй нэг тийм өвөөнөр байдаг 40-40-оос 60-наас нэг тийм өвөөнөр гэдэг октод танаас хэлэхээр нь бол арай болгоомжтой яваарэ хүн дагаад авах шууд томоос тусламжгүйгаарэ. Юу л да одоогоос 2 жил өмнөхөр 15 байсан юм. 15 таа. Тэгээд 15 таахта дааврууд дээр нэг машины чейнж ах дээр нэг машиныхын шалмалын угаагаал тэгээ шалж малчны угаагаал тоос машин орчил нэг Японоос машин оруулж ирдэг байхгүй. Тэгсэн харин нэг өдөр намайг гэрт яг ингээд орой унтах гад 9 хурж явах дуудахгүй. Ханд хүрээд ирэх шиг. Тэгээ би дотроо бодохнаа одоо машин тэргийг бас ахад шинээр машин буусан болов гараг машины шинжүүл юм их бахтаа гэж бодоод яваад ирсэн чинь жоохон халан цуу тэгээд бас нэг юм барьцсан. Тэгээд аханд үйшээ суунаш гэдэг. Тэгээд за хаяасан гэдгсэн чинь ахан чамд үнэхээр хайртай нэрэ чи миний өстө ганц хайртай дүүм юм шүү дээ гэл. Ахан чамд өстө мөнгө өгнө гэдэггүй юу? Тэр үедээ заашгүй мөнгөтэй бол сайхан мөнгөтэй болох юм да. Ахын сахтуудаар далимдуулаад сайхан мөнгө авъя даа гэж бодсон чи харин ахын боог хөхөд өгөөч гэж хэлэрдэг. Ёс зүйгүй байдал тон нүртэл ийм хэмжээнд үржигсэн гэж юу? Насан туршаагүй эрэгтэй хүүхдэд ямар санал тавиад байгаа юм бэ? Тэгээд би тэр үедээ бодоод юу яхаа та юу солиороод байгаа юм бэ гэж бодоо. Тоглоод байгаа юм гэдгсэн чинь үгүй хам тоглоогүй чи эхнээс ахын дөө өөр хүн битээ хэлээрээ. Тэгэхээр та одоо болоочтой ийм үж юу исэн бэ гэдэг. Тэгээд тэр үедээ шууд машинаас нь буугаа шууд гэртээ ярьж унтаад. Тэгээд тэрнээс хойш тэр ахтай ерөөсөө холбоотой хэд орж ирсэн юм бэ? Манай автал ойролцоо одоо нэг 40 байгаа юм байна. Ганц бие хүн байсан юм эсвэл эхнэр хүүхдээ юм байсан. Эхнэр хүүхдээ хоёрын 2 үлөө 3 хүүхдээ. Би 15 настай. Тэгээ жилийн өмнө нэг фэйсбүүкээр нэг хүүхдтэй танилцаад найзууд болсон. Тэр найзтайгаа хамаг асуудлаа яриад тэгээ тэр найз маань намайг ойлгоод тоор айгүй гоё татсан болсон байсан. Нэг удаагүй байжсэн чинь нөгөө над руу чадчихээд бас өмнө ганц уулзчаач гээд тэгээ би ээжэд худлаа яриад ээжээ би дэлгүүр гарчаад ирээгээд тэгээ гарсан чинь гараад чадчихээд би ингээд ахтайгаа явж байгаамаа нэг харангуйтай машин байсан. Тэгээд машинд нь ороод суусан чинь нэг ах байсан. Тэгээд сайн уу дүү би төгөлдрөө ах байна. Хоёулаа төгөлдөр дээр очие гэд гисэн хөдөлсөн.
гайхал бийжсэн чинь тэр ахт машина зогсоогоол тэгэл би тэр төвлөрч чинь ингээ надад тэгж хэлсэн. Тэгээ би яг тэр үед гайхаад төгөлдөр хаанагаан би битээ худлаа яриад байгаа чигээд тэгсэн чинь тэр Яа, одоо нөгөө садаж чадлаа гэдэг группийн чинь тохирогч штэ. чи зүгээр дуугаа миний хэлсэн юм хийгээд над руу уурлаа. Тэгээд би бүр уйлаад тэгээд би бүр айгаад тэр ах миний ингээд бүх хувцсыг тайлаад тэгээд ингээд миний зургийг ингээд авсан. Тэгээд дараа нь ингээд миний ингээд биеийн амар хамаагүй хүрэл чи ингээд аав ээжтэй хэлэх юм бол би чиний энэ зургийг чинь ингээд аав ээж чинь үзүүлэн ангийнхан ч үзүүлэн фэйсбүүкээр татсан тэгээд би бүр үнэхээр юу хийх юм мэдэхгүй. Тэгээд заагаа ойлголоо гэх тэгээд би бууган гарсан. Хүүхдэд энэ чухал зүйл бол гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн харилцаа. Та хүүхдэд загнаж зэмлэх биш. Тэднийг сонсож үзэл бодлыг нь бас хуваалцдаг байгаарай. Энэ сэдэв бол маш хүн сэдэв. Бид эдгээр гаж томтнуудаас үр хүүхдүүдээ хамгаалах нь хамгийн чухал асуудал болоод байна. Харин бүрвтэй. Нэг хүнтэй хаягаар танилцаад нэлээд удаан харьцсан юм аа. 2-3 сар. Тэгээ олон хүний зураг ашиглаагүй. Өөрөө л байсан л та. Болцоонд үрээгээд тухайд хойнтон дөрөшөд үзээгүй. Тэгээ болцоонд үрэх амар тогтлоод зөвшөөрчихсэн байхгүй юу. Тэгээ тухайд намайг 14-5 байсан мэдчихсэн. Тэгээ надад насаа хэлэхдээ 20 гэж хэлчихсэн. Амар ахмаа гэхэд зүгээрээ ивэл штэ. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэдтэй ивэл нас гэж байхгүй штэ. Хүүхдийн гений итгэлийг буруугаар ашиглана гэдэг хамгийн том нүгэл. Хүний ясанд баймаар үзүүл шүү дээ. Чамайг гадааны хүлээлгээд байх юм аа чи даарч гооч ороо бийж би жоох удах юм шиг байна гэд кино үзэх хоёлаа үзэл тоглоом оолоо гэд. Тэг би яарчсэн болохоор та ингээ хурд юм авчаа хоёлаа таны гэрээс гарья би ингээд яарад байна гэж би тайлбарлаж хэлсэн баггүй. Тэгсэн чинь би өгөн чамайг манай гэр жоох удах байх гэж бодсон. Хоёлаа бүр ингээд гоё татан болох байх гэж бодсон ингээд. Тэгэл тийм яриа өрнөл би гарахаар болсон чинь үгүй яах вэ ингээд кино минаас тийм юм үзээд хэрэг надад тийм тохиолдох юм бол өстой юу хүн байсан тохиолдол магаал хав байдгаас авахал яаж ижагаал таталтал гарна өстой юу хүн байдгийг ингэж боддог ч гэсэн яг цагаад болоод ирэх юм бол тамиртаа Яаж өвдөө тэр хүн яаж ч өвдөжсэн хамаагүй улам илүү өвдөхөд өөртөө таашаалдаг байлхаг амар илүү үзт юм байлээ. Би ихтэй тийм болж байгаад яа намайг хүрдэхгүй байгаа юм бол яа намайг өвдөж ийн гэж бодохгүй байгаа юм бол болж болохгүй юм байна. Тэгээд ингээд мянга орлоод тэг ингээд амнаас сүлдээ бүр ингээд аваа гарч чадахгүй. Найзуудтай ингээд хэлээ гэд тэгэхээр зэрэг бүргүй тэг ингээд намайг тийм юм болсон гэдгийг мэдчихвээ тэг намайг тийм муухай юм хийсэн гэдгийг мэдчихвээ тэг. Тэгээд нэлийн хэдэн сарын дараа жирэмсэн болсноо мэдээд тэр хүн хэлсэн чинь ингээд таахгүй шууд бүх юмараа болгоглоод явцсан. Тэгээ яахаа мэдэхгүй ээжээс айгаад хэлж чадахгүй бас нэг сар болсон. Тэгээд аав ээжтэй бүгднийг хэлээд уучлалгүйгээд өгсөн гэж боддгийсэн. Тэгээ би ингээд тэр үедээ зулбуулахад амар хэмээсэн. Муухайч гэсэн санаа зовоол үеийнхээ охтуудээс ч гэсэн санаа зовоол. Цагдаад мэдүүлэг өгөөд хайлгуулад орлоход тэр хүн хоригтой биш боч төгчийсэн. Тэгээд ихнэр хөвгтдээ болж таарад. Тэгээд ер нь охтодтой хандаж хэлээд хүн ингээд биэнд чинь дураараа хүрэх юм бол эзэж битээ ингээд санаанд өөрчлөлээ. Эсвэл ийм юм байдаг юм гэж битээ бодорой. Эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд
хүүхдүүдтэй хараад хяналт тавиад хүүхдүүдтэй ярилцж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаатай хамтдаа тэмцэж хүүхэд болгоны аюулгүй байх ирээдүйн төлөө хүүхдүүдийг хамгаалахын төлөө хийж байгаа юм шүү. Нэгт хэр түгээмэл тохиолддог бол. Би одоо ингээ хүүхдтэй бол яг үндэ бас мдэггүй байсан надад илүү зүгээр байх гэж бодод байхгүй. Түгээмэл биш бол. Амар их баха тийм гэж юу? Одоо ингээ 100 хүүхэд байхад хэдэн тохиолдлыг та нар түгээмэл гэж хэлэх гээд байна. Мэдсэн дээрээ одоо ингээд юу гэдэг одоо манай гэрийн ингээл гэрээ ойр хавь мав сургууль хүүхдийн маань сургууль мургуул дээр ингээд те яг энэ хавьд ийм те бэлгийн хүчтэй хийлгэж ингээд амьдрдээ шүү гэвэл би нэг чи надад илүү дарамттай санагддаг байхгүй 100-ын 50-60 арайгүй л хүү дээ. Тийм ч юу what the fuck хөр байгалахаа хүүхдийн хүчээр хийлэл хэр түгээмэл вэ хэрүү би хүүхэдтэй болвол хүүхэд маань хүчээр хийлүүлэх магадлал хэдвэ. What the fuck? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд даяар 2-17 насны хүүхдүүдийн 50-аас их нь хувь нь 1 тэрбум гаруй хүүхэд жил бүр ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Физик, сэтгэл зүйн дарамт, занал хийлэл, бэлгийн хүчирхийлэл ба үл хайхрах байдал гэдэг зэрэг. Бэлгийн хүчирхийллийн магадлал. Судалгаагаар 5-аас 1 хүүхэд эмэгтэй хүүхдүүдэд 20%-тай, эрэгтэй хүүхдүүдэд 14%-тай бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж тайлбарладаг. Holy shit. Энэ бол амар их сонсож байна. %20 гэж юу гэсэн үг юм бэ? Гэхдээ 50-60 ч угаас худлаа сонсож байгаа байхгүй юу? Гэхдээ 20% ч амар их байгаа байхгүй юу? 2% байсан бол би мэдээгүй нээр maybe 2% ч их л дээ. Гэхдээ юу гэдэг 2% бол яг уу те 100 хүүхдийн 2 нь те миний хүүхдэл дээр нь биш байгаасай гэж би бол найдаад баг мэдээгүй нээр санагдана. 20% гэдгийг мэдчингүүд те энэ чинь ингээд бэлгийн хүчирхийлэл хийгээ шоронд ороод буцаад гараад ирсэн хүн ингээд миний эргэн тойронд те миний энэ те ойр 1 км диаметр дотор амьдрчээвэл боломжтой байхгүй юу? Амар ихгүй. Тэр би мэдчихвэл ингээд 50 сууж чадахгүй штэ. Хүүхдээ өглөө өөрөө үргэж өөрөө авна штэ. Тэгсэн ч бараг нэмэргүй байгаа штэ. Жил бүр штэ. Цааш чинь болонгууд физик хүчирхийлэл юм байна. Бэлгийн хүчирхийлэлд бол бүр яг амьдралдаа тохиолдсон юм байна штэ. That's crazy. Тэгээд гол нь яагаад бид нар баг гэж бодоод байгаа вэ гэмүүд мань баг гэж бодсон байгууд гол нь хүүхэд маань үгүй хэн нэгний хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн болвол тэрийг эцэг эхчүүд нь нуух байхгүй юу? Хүүхэд нь ч гэсэн өөрөө нуух болохоор бид мэддэг юм байна. Тэгээд хүүхдүүд чинь хортой шүү дээ. Тэгээд наа чи өчнөдүүлсэн шүү дээ. Тэгээд яг үндэ лалрын шүү дээ хүмүүс чинь хүүхдүүд чинь өсвөр насны хүүхдүүд ялангуяа те новшин юм хамгийн муухай юмнууд өсвөр насны хүүхдүүд бичдэг шүү дээ. Тэгээд би биний тэгж гадуурхаж дэлгэх шүү дээ. Танд хамгийн чухал нэг зүйлийг хэлье. Таны хамгийн том дэмжлэг бол манай YouTube хуудсыг лайк, subscribe дарж мөн share хийх юм. Ингэснээр та манай контентуудыг цаг алдалгүй үзэх юм.
Брууктай айлын нэг нь Баккер. Энэ аюул сайн уу танилцъя гэсэн ганцхан шатнаас эхэлдэг. Энэ харилцаа хаа үрж болохыг та харлаа шүү дээ. Та энэ нэвтрүүлгийг үзээд миний хүүхэд аюулгүй гэж бодож байвал би танаас дахин нэг асуулт асууя. Таны хүүхэд аюулгүй гэдэгт та итгэлтэй байгаа юу? Энэ аюул хол биш. Хүүхэд болгонтой ойрхон байдаг. Хүүхдүүд айсандаа аль эсвэл эцсэндээ энэ зүйлийг хэлэлгүй нуудаг. Тэдний энэ чимээгүй байдал гаж донтнуудын хамгийн том давуу тал. Бид энэ нэвтрүүлгээр үнэн бодит аюулыг худал хуурмаггүйгээр ойлгуулах гэж оролдлоо. Хүүхэд бол буруутан биш. Гол буруутан бол тэдний итгэлийг ашигладаг гаж донтнууд. Тэдний сул талыг агнадаг предаторууд. Энэ бол эцэг их болгоны ихлүүлэх яриа. Багш болгоны анхаарах асуудал. Нийгэм тулгамдж буй бодит аюул. That's crazy. Бид энэхүү контентыг эхлүүлсэн шалтгаан нь улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг эдгээр гаж донтнуудаас хамгаалж сүүдэрт нуугдж буй аюулд гэрэл тусгах юм. Бид олон нийтийн сэрэмжийг нэмэгдүүлэн хууль хүчний байгууллагатай хамтарч эдгээр предаторуудад зохих ёсны ял шийтгэлийг олгох зорилготой юм. Энэхүү нэвтрүүлгээр гарах боломжтой предаторуудаа чадах бүхнээд ажиллан гаргалаа. 3 эпизод дараагүй. эпизод 1 2 3 гэж. Ахаад маш олон предаторууд байна. Маа нэвтрүүлэг ямар нэг ивент итгэжгүйгээр зөвхөн бодит аюул болон үнэн мэдээллийг олон нийтэд хүргэх хэмтэлээр ажилладаг. Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсэж байна. Та манай Among You-ийн мерчендайсыг худалдаж авах. Мөн доор гарч буй дансанд сэтгэлийн дэмжлэгээ өргөөрэй. Таны дэмжлэг манай үйл ажиллагааны зардал болон хүүхдийн аюулгүй байдал чиглэсэн үн цэнтэй контентоо үргэлжлүүлж илүү олон гаж донтой предаторуудыг барьж цар хүрээгээ тэлэн өргөжүүлэхэд маш том тус нэмэр болох юм. Бид гаж донтнуудын эсрэг тэмцэж хүүхдүүдтэй аюулгүй амьдралыг хамтдаа бий болгож чадна. Эцэст нь энийг үзэж байгаа предаторуудад хандаж хэлэхэд чиний бичсэн чат, чиний хийж байгаа алхам бүр баримт тулан үлдэж байгаа. Би удахгүй чамтай уулзах бол. I am the danger шалаа штэ. What the fuck?